За сайн байцгаана уу? iOS 17.7.2 бол апдейт бол гарсан. Тухайн үед бол яг 11 сарын 19-нд 24-нд одоо оны өмнө бол гарч ирсэн юм. Тэгээ би тухайн үед яг анзаараагүй өнгөрсөн. Тэгээд өөрийнхөө YouTube-ийн community sector пост маягаар бол оруулсан. Тэгээд яг өдөө олон жил ингээ явах та яг YouTube-ийн сувгийг яг үйл систем хөтлж явж явах та ингэж та нэр өнгөрөөж үдсэнгүү гэдэг ер нь нэлээд гайхсан. Тэгээд энэхүү одоо мэдээллийн аюулгүй байдлын кодны одоо сайжруулалтын апдейт маань 2024 оны 11 сарын 19-нд бол гарсан. За энэхүү апдейтнийг одоо ямар утаснууд дээрээ гэхээр iPhone 10s-ээс хойших загварууд гэж байгаа. Нэг үгээр бол iOS 18 руу апдейт хийж амжаагүй iOS 17 дээрээ үйлдсэн одоо iPhone 10s-ээс дээш загварууд бол суулгаж болно. Apple-ийн сайт руу ороод харах юм бол яг аль хэсэг дээр яг энэхүү одоо тасалтууд маань орсны үедээ төлөө харж болно. Айгүй цомхон апдейт байлээ. Ерөөсө хоёрхан зүйл байсан. JavaScript Core за тэгээ WebKit гэдэг л зүйл дээр бол байсан. За WebKit-ийг бол хэлүүлэл мэдж байгаа. Яг одоо App Store, одоо iTunes Store гэх мэтчлэн Safari гэх мэтчлэн аппликейшн дээр одоо ажилтдаг чухал одоо зүйл байгаа. Энэ дээр мэдээлэл аюулгүй байдлын кодны сайжруулалт орсон байна. За тэгээд YouTube нэрээ өөрчилсөнийг одоо анзаарч байгаах. Яагаад ер нь өөрчилсөн бэ гэхээр ингэ бодож исэн чинь гинт нэг тийм шал сонин санагдаад тэгээ юу think минь вэ те юугаа ингээ яг бодох гээд ч тийм нэр өгцэн тэгээ юу их юм бодох гээд идэв те ер нь яг ингээ дотоодынхоо нэршлүүдийг ч нэг сайн мэдэхгүй байж юу айхтар гадаадын нэр өгдөйн те тэр утгаараа одоо энэ нэрийг бол авч хайсан байгаа. Тэгээд угаасаа ингээ бодоод тахад одоо өдий хүртлээс нийт 200 дэмжлэгэн дээр одоо ингээд харах би ингээд миний санаж яхны бичлэгэн дондороо би хизээж биш та ганцханчудаа одоо сайн байцгаана манайхаа тинк анхаа суугайн маань суугайн гэл нэг тиймэрхүү байл сууг татаа морилно гэдэг тийм одоо нэрээ тэгж айхтар дурдчихсэн тийм зүйл бол би бол санахгүй байгаа. Уус тийм одоо тийм дурталттай бичлэг бол байхгүй. Тэгээд харин зүгээр л одоо намайг яг танилцуулсан бичлэг нэрээ те тэр 10k би баярлаа гэдэг бичлэг дээр зүгээр намайг тэ анхаа гэдгээ анх хоёр гэдгээ гэж л зүгээр энгийнээр л одоо ярьж ирсэн аа би бол ингээд санаад байгаа. Тэгээд ер нь л айхтар тийм өөрийгөө тэгж өмнө бол угаасаа танилцуулдаг байсан байна. Тэгээд ийм ч учраас тэгээд одоо суугийнхаа одоо нэршил юуг одоо солихоор бол ингээд бат шийдсэн. Тэгээд шал сонир санагдсан л да. Яг тухайн нэршил маань яг одоо яг намайг яг хинбэ гэдгийг бас яг илэрхийлэх нэр биш байна л гэж юу бодсон. Гол зүйл нь болохоор хит юм те одоо юмнуудаа сайн мэдгүй ч нэг амар сүртэй нэр өгөх юм шал сонир санагдсан учраас ер нь нэрийг гоё товчуулгоод одоо уртлынх нь нэршлиг нь авч хаад зүгээр энгийн анхаа гэдгээр бол одоо явъя гэж бодсон.